Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны анх дугаар хурал болж орон нутгийн цаг үеийн шинжтэй 6 асуудлыг хэлсэн батллаа. Тус хурлаар тэргүүлэгчид төрийн дэд одон медаль шагнуулахаар тодорхойлогдсон 23 хүний материалтай танилцж хэлсэн юм а. Мөн Дархан аймаг дахь Дархан өргөө политехникийн коллежийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхэн үйл явдлын ой тэмдэглэх гавьяат үйлснийг алдаршуулах дурсгалыг мөнхжүүлэх журмын дагуу тэргүүлэгчдийн хурлаар ойн баярыг тэмдэглэхийг дэмжлээ. Дархан өргөө политехникийн коллежийн 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэргүүлэгчдийн зүгээс ойн арга хэмжээний хүрээнд орчны гудамж талбайн тогтчлолт бүтээн байгуулалтын ажилд өрнүүлэх тухай саналыг тус сургуулийн удирдлагуудад тавьсан юм а. Өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 3 асуудал орууллаа. Үүнэн дээр бол 23 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийн байсан балансын бүртгэлтэй хөрөнгийг 6 дугаар цэцэрлэгийн баланс руу шилжүүлэх асуудлыг 16 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлэх асуудлыг бол иргэдийн хурлд оруулалт шийдвэрлүүлээ. Мөн Дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар 2016 оны 94 дахь доллар байгуулагдаж 2017 оны 1 сарын 1-ээс үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулж хуучин тээвэр авто замын газрын балансанд бүртгэлтэй байж байгаа нийтийн аж ахуйн үйлчилгээ аймгийн засаг даргын тамгын газар руу шилжсэн хөрөнгүүдийг буцаан Дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын баланс руу шилжүүлэх хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээ. Үүнийг дотор нь задлаад үзэх юм бол аймгийн засаг даргын тамгын газраас 709 мянган төгрөгийн хөрөнгө, нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас 84 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, мөн 17 тэрбум төгрөгийн замын байгууламжийн асуудлыг шилжүүлэх ажлыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Дархан тээвэр авто замын газрыг орон нутгийн өмчт газрыг тэргүүлэгчдийн хурлаар байгуулсан. За энд өнөөдөр шаардлагатай өмч хөрөнгийг хуучин тээвэр авто замын газар байсан хөрөнгийг буцааж тэр албанд нь шилжүүлэх юм асуудлыг авч хэрэгжүүлдэг. Ингэснээр бол шинээр байгуулагдсан орон нутгийн өмчт Дархан авто зам тээвэр орон нутгийн өмчт үйлдвэрийн газар маань хэвэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр бол Дархан улаан аймагт тээврийн болон замын бодлогыг хэрэгжүүлэх ийм мэргэжлийн байгууллага баруун байнга ажиллагаатай болж байна гэсэн үг юм а. За үүнээс гадна Дархан аюун шарын гол сумын тулга соёлын газар гэж мэргэжлийн шалтгаалт өмчнийг соёлын газар байдаг. За өнөөдөр сүүлийн үеүүдэд манай хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд маань өнөөдөр бас өнөөдөр сайн ажиллагааны үрдэнд бол өнөөдөр мэргэжлийн шалтгаалт өвчин эрс буурсан. Ялангуяа иргэдийн маань дунд өнөөдөр мэргэжлийн шалтгаалт өвчнөөс гарахаас илүү тэтгэврт гарах юм сонирхол нэгссэн учраас сүүлийн үед үйлчлэгч зөөрсөн. Ингэснээр бол сүүлийн хэдэн жил алдагдaltaй ажиллаж байгаа. Энийг бол бид нар толгой соёлын газрыг үрдэн гаргалзсан менежментээр хөгжих асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ. Ингэснээр бол толгой соёлын газар хэвийн ажиллахын боломжийг бүрдүүлж байна. Мөн тэргүүлэгчдийн хурлаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталсан юм а. 17 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчдээс хийх ажлын төлөвлөгөөг бид нар батллаа. За энэ төлөвлөгөө бол үндсэндээ бид нар бол аймгийн засаг даргын 2017-аас 2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр төслүүд байгаа. Энэ хөтөлбөр төслүүдийг бид нар ямар ч сан эхний хагасчид багтааж боловсруулж иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ирэх. Мөн хөгжлийн төлөвлөлтийн хууль байгаа. Энэний дагуу аймгийн стратегийн болон дунд хугацааны хөгжлийн бичиг баримтууд 2 бичиг баримт гарах ёстой. Энэ бичиг баримтуудыг бид нэр 4-р үйлрэлд багтааж боловсруулж оруулж ирэх ийм чиглэлүүдийг өгч байна. За мөн засгийн газараар баталсан хөтөлбөрүүд байдаг. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд аймагта дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхин зүйтэй гэж ингээд даалгадаг. За энэ чиглэлээр бас 3-4 хөтөлбөр орж ирж байна. За мөн аймгийн хэмжээнд хэрэгжээд их үр дүнтэй хэрэгжижсэн үндсэн хөтөлбөрүүдийн хугацаа бас дууссан байгаа. Тухайлх юм бол ногоон хот гэсэн ийм хөтөлбөр байгаа. За эрүүл хот хөтөлбөр бол маш амжилттай хэрэгжижсэн. Энэ хөтөлбөр бас хугацаанд дууссан байгаа. Дархан улаан аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр гэдээ бас батлагдаад хэрэгжижсэн. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан. Ийм хугацаа дууссан цаашдаа зайлшгүй бас үргэлжлэж хэрэгжих ёстой. Энэ хөтөлбөрүүдийг бас үргэлжлүүлж шинжилэн батлаад хэрэгжүүлье гэдэг ийм бодлого чиглэлийн хүрээнд нийтдээ одоо 29 хөтөлбөр 5 төслийг бас шинээр батлахаар байгаа. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 4 төсөл хэрэгжинэ гэж яасан тусгагдсан байдаг. За энэ 4 төсөл дээр нэмээд шилэн эмнэлэг гэдэг ийм төслийг хэрэгжүүлэе гэж манай эрүүл мэндийн газраас санал оруулжсан. За ингээд энэ шилэн эмнэлэг төсөл нэмэгдээд энэ 17 онд нийт 5 төсөл батлагдаж хэрэгжих юм байна гэж ингэж ойлгогдож байгаа.